За өнөөдөр бас нэг жоохон мэдлэг өгөх жижигхэн сайт танил сайтнууд гарганууд хэлж өгье. Яагаад гэвэл би ер нь дандаа хамгаалт сайн хийх ёстой гэдээ олон дахин хэлдэг. За би энэ Google Authenticator гэсэн энэ хамгаалтын тухай нэг бичлэг хийсэн байгаа. Энийг үзээрэй. Энэгээр заавалжгүй хамгаалт хийх ёстой. За дараагийнх нь энэ сайтын тухай бичлэг хийсэн. За энэ ямар password manager гэдэг энэ яадгүй гэвэл бид нар чинь нөгөө нууц үгээ компьютер дээр хадгалдаг. Энэ бол маш их аюултай. Тэгэхээр энэ сайтанд бүртгүүлээд энэнд хэрвээ нууц үгнүүдээ хадгалах юм бол компьютерэн дээр хадгалагдахгүй зөвхөн одоо нэг өсөндөө энэ сайтан дотор хадгалагддаг гэсэн. Тэгэхээр мэдээж хэрэг яагаад гэвэл компьютер руу хүн ямар нэгэн шалтгаанаар ороход л бидний бүх нөгөө юунууд чинь нууц үг, утасны дугаар бүх ерөөс юмнууд чинь хадгалагдсан байдаг. Хэрвээ энэ сайтаар дамжуулж хадгалах юм бол ерөөсөө энэ сайт руу л орж чадахгүй бол тэгэл ямар ч юм руу орж чадахгүй гэсэн. За энэ хоёрын тухай би бичлэг хийсэн ба. За өнөөдөр нэг ийм сайт танилцуулъя гэж бодож байна. За энэ дээр манайхан маш их олон имэйл хаягнууд байгаа. За өөрөөр хэлэх юм бол Yahoo ч юм уу тийм ээ, Gmail ч юм уу өөр одоо юу гэдэг одоо маш их олон ийм хаягнууд байдаг. Тэгээд тэр хаягнуудаа одоо эвдлэгдсэн нөө үгүй юу гэдгийг мэддэггүй. Тэгэхээр энэ дээр энэ шалгадаг энэ юун дээр болохоор энэ have I been pvnet гэж унших юм уу да. Одоо энэ чинь нөгөө нэг юу гэсэн үг л дээ. Монголоор орчуулах юм бол одоо эвдэгдсэн л гэсэн үг юм да. Эвдэгдсэн гэсэн үг. За энэ дээр одоо жишээлбэл би ингээд өөрөөх одоо та нар өөрийнхөө хаягийг бичнэ гэсэн үг. За би энэ дээр Марсио 5 2 За ингээд бичнэ. Gmail бол мэдээж хэрвээ Google аккаунтаа хамгаалсан бол эвдэгдэх ер нь юу гэж байхгүй бараг байдаггүй. За Yahoo бол одоо их олон жил хэрэгжилж байгаа. Тэр бол нэлээд бас одоо найдваргүй имэйлэнд ороод байгаа. Тэр бол холдоо эвдэгдсэн байдаг. Тэгээд энэ дээр өөрийнхөө юу бичээд ингээд шалгах юм. За ингээд шалгангууд энэ дор хардаа энэ good news гэж байгаа. Одоо таны имэйл хаяг бол ерөөсөн эвдэгдээгүй байна л гэсэн. Ингээд ногооноор гараад ирнэ. Хэрвээ эвдэгдсэн байх юм бол энэ дээр нь oops гэж гараад ирдэг. Юу чинь имэйл хаяг чинь эвдэгдсэн байна гэдэг. За ингээд ногоон өнгөтэй болохоор миний энэ хаяг бол одоогийн байдлаар эвдэгдээгүй хаяг байна гэсэн. За эвдэгдсэн бол ойлгомжтой тийм үү? Нөгөө имэйлэн дотор ч байгаа ерөөсөө таны бүх одоо ирсэн захианууд тэгээд эндээ хэрвээ хадгалсан юмнууд эсвэл одоо янз бүрийн банкны гүйлгээнүүд ердөөсөө бүх юм чинь одоо хүний гарт орж байгаа гэсэн. Ямар нэгэн байдлаар одоо нууц өгөө мартлаа гэж имэйл рүү чинь орох бүрэн мөсөн чөлөөтэй. За энэ дээр ингээд бичсэн байна хардаа энэ ийм хамгаалт хийх хэрэгтэй. Одоо ингэж имэйлээ эвдлүүлэхэд бол ийм хамгаалт хийх хэрэгтэй. Дараагийнх нь болохдоо зэрэг нөгөө миний энд хэлээд байсан ийм юу password manager гэдгээр нууц өгнүүдээ хадгалах ёстой гэд ингээд бичсэн ба. За ингээд энэ доор ногоон гараад ирвэл таны имэйл хаяг юу эвдэгдээгүй байна гэсэн. Хэрвээ энэ доор ингээд улаан oops гэд гараад ирэх юм бол тэр имэйлийг эсвэл хэрэглэж хэрэггүй бүр хаяад харин дотор ногоо архивд хадгалагдсан ердөөсөө бүр 0 болтол нь бүгдийн сайхан цэвэрлэх хэрэгтэй. Ерөөсөө эргээд дээр юу хэрэглэхгүй. Яагаад гэвэл бид нар чинь зүгээр юугаа ирсэн захиануудаа л харж үзчихэл бичсэн захиа ч юм уу архивд хадгалагдсан зураг одоо тэгэл өөрийн гэдгийг янз бүрийн баланснууд одоо тэн дээр чи нөгөө Yahoo гэхэд чинь тэнд чи юу байдэн штэ нөгөө бидний жишээлбэл Payzagаас мөнгө авсан баримтууд ч гэдэг юм уу тийм ээ эсвэл банкны баримтууд ингээл бүх юмнууд чи ил байж байгаа гэсэн. Ерөөсөө бүх хүний гарт. За ингэж нэг шалгадаг нэг юм сайтыг. За энэ дээр болохдоо зэрэг нууц үгийг шалгадаг юм. Энэ AS3 VPN гэсэн одоо энэ сайтн дээр болохдоо зэрэг нууц үг шалгадаг. За жишээлбэл одоо манайхны хамгийн хэрэгэлдэг нууц үг байдаг шүү дээ тийм ээ. Одоо жишээлбэл ингээл нөгөө манайхан чи ингээл өрөөсө хамгийн амархан тавьчихдаг. Тэгээд энийг ингээд шалгана гэсэн.
За энэ дээр болохоор ерөөсөө ямар нэгэн одоо ний авнар үүшгэлээ гэдэг чинь одоо энэ үнийг ерөөсөө таны энэ паролыг эвдээгүй байна гэсэн үг. За тэгвэл арай өөрөөр одоо ингээд нэг хүмүүс ийм одоо жишээлбэл ингээд айгу амархнаа бодвол ингээд хийчихдэг. За энэ дээр хардаа ингээд энэ парол бол эвдэрсэн байна. Энэ паролыг чинь таны энэ паролыг эвдэлсэн байна гэдээ гараад ирж байна. Тэгэхээр одоо энэ паролыг дахиад ерөөсөн энэ нууцыг хэрэглэж болохгүй юм шүү дээ, тийм ээ. За тэгэл манайхан ч одоо юу ч гэдэг ингээл юуныхаа дугаарыг тавьчихдаг. Тэ нөгөө утасныхаа дугаарыг. За би ингээд нэг санаагаар утсан чи ашиггүй гайгүй яагаагүй. Эвдэгдээгүй байна гэл. Гэх мэтчлэнгээр ингээд юунуудыг нууц үгнүүдийг юу яа. Одоо эвдсэн эвдээгүйг нь. Тэгэхээр чинь мэдээж хэргийн нууц үгүй чи мэдчихээн л гэдэг чинь тэгэл одоо таны ямар ч одоо вирус орно л гэсэн байх нь шүү дээ, тийм үү? За энэ дээр бас миний одоо хамгийн биднэрт чинь маш их олон одоо юу биткойн адреснууд тийм ээ дожо адреснууд лайткойн энэ гэдэг адрес байдаг. Тэр адресныхаа дундаас нь ч юм урдаас нь ч юм уу ингээд юу нууц үг хийчих болно нэлээд хэцүү. За эсвэл энэ дээр энэ сайтанд ингээд бүртгүүлсний дараа энэ дээр нөгөө өөрөө ингээд нөгөө автоматар нууц өгдөг. Тэгээд тэр автоматар өгсөн нууц үгээ ингээд өөр дээрээ хадгалцдаг. Компьютер дээр чинь биш. За энэ болохдоо зэрэг ийм хоёр сайтыг би та нарт хэлээд өгье. Тэгээд өөрсдийнхөө имэйлнуудыг шалгаарай, имэйлийнхаа хаягнуудыг шалгаарай. Энэ дээр болохоор одоо байнга хэрэгэлдэг нууц үгээ шалгаарай. За энүүнийг компьютерэндээ татаж суулгаад энэ дээтэл дээр ингээд байж н хардаад иршлээ гэсэн ингээд. За энэ дээр тэр нөгөө миний бичлэгийг үзээд одоо энэ дээр болохоор ердөөсөө ганцхан л юу нууц үг яана гэсэн үг. Доктон гэсэн. Энэ дээр нууц үгээ биччихээл тэгээд дотор нь байгаа сайтнуудын чинь болон банкны чинь фейсбુકийн чинь бүх нууц өгнүүд нь бол ерөөсөө компьютер дээр чинь биш энэ сайтн дээр яах нь шүү дээ. Хадгалагдах нь. За энийг бол мэдээж хэрэг хүмүүс мэдж байгаа. Утсаараа яаж татаж яаж хийх үгээд бичлэг оруулсан байна. За өнөөдөр ингээд энэ юунуудын тухай. Одоо тэр тетрүүгөө бид нар чинь энэ технологийн шинжилэл энэ хурдан хурдцтай явж байгаа энэ интернет энэ юунаас бид нар бол одоо ингээд эргээд буцах юм бол байхгүй тийм үү. Тийм болохоор одоо бидний бүх юмнууд чинь интернет дэлгүүрүүд нэгдэж байна. Интернетээр бид нэр билетээ бичүүлж байна. Бүх автобусныхаа юуныхаа поезд вагоны онгоцныхаа билетийг бичүүлж байна. Бид нар интернетээр маш их юмнууд худалдаж авч байна. Байрныхаа хөлсийг бүгдийг нь одоо интернетээр төлж байна. Банкныхаа гүйлгээнүүдийг интернетээр хийж байна. Тэгэхээр бид нар ийм ойр зүрийн жижигхэн мэдлэгтэй тэгээд байхгүй бол бид нар чинь одоо бүх өөрийнхөө мэдээлэл хамаг юм өөрөөсөө алдахад бэлэн болчиход байж байгаа шүү дээ. Ер нь зарим нь бол алдчихжээ. Тийм болохоор ийм эвгүй байдалд орохгүй тулд ийм ойр зүрийн жижигхэн юмнуудыг ингээд судлаад мэдээд энэгээр ингээд шалгаад одоо бид нар энэ замнаасаа буцах юмгүй болчихж байгаа учраас энэ бичлэгийг орууллаа. Тэгээд хэрвээ та нар таалагдсан бол миний видеон дээр лайк тавьж намайг дэмжээрэй. Ингээд энэ өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая.